За анхаарлаа хандуулж хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бид студидээ ус увгийн удирдах газрын инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Бодхог баярлалаа. За хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За одоо карантинаас гоожж байгаа ус хэр найдвартай вэ гэж иргэд их асуудаг тий. Бидний зарим айлуудын хувьд бол одоо шүүлтүүр хэрэглэнэ гэж ярьдаг байна. Энэ бол бидний өдөр тутмын хэрэглээний ус тий. Хэрэглээний усны чанар гэж бид нар ярихдаа ер нь ямар үндсэн үзүүлэлтүүдийг ер нь анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? За энэ тал дээр та бас мэдээлэх үгүй юу? За одны усны чанар аюулгүй байдлыг барихаас өмнө бид нэр энэ ус хангамж их усүр гэдэг талаа ихний хэлцээнд дуртах нь зүйтэй байх. За Улаанбаатар хотод нийтдээ Улаанбаатар хотын ус хангамжийг одоо хэрэглээг зохицуулахаар нийтдээ 220 гаруй гүн удаг. Энэ Улаанбаатар хотын иргэн дөрөн байдаг. За энэ бол ойролцоогоор 40-50 метрийн гүнд байрладаг. За газрын гүнээс усыг олзуурлаж тэгээ нийслэл түгээдэг. За ихтэй энэ чинь бол өдөртөө бол бид нэг 90-110 гүн удаг бол ажилтгий. Үлцүүдүүд нь бэлтгэлд нөөцөнд ингээд сэлгэж ажиллах маягаар бол ажиллаа хийж байгаа. За энэчнээс гарсан ус гэдэг маань өөрөөр хэлбэл аливаа хурцсан ус гэж нэрлэгдэж явдаг. За Улаанбаатар хотод хэрэглэгдэн бид бүхэн унд авахд хэрэглэж байгаа ус умдны усны чанар маань олон улсын стандарт бүрөө хангаж байгаа. Ерөнхийдөө зөөлөн гэсэн ангилалд орсон юм ус байдаг. За энийг бид нэр хэрхэн яаж баталгаажуулдаг гэхээр бид нэр их усүр болгон дээр өдөр болгоны лабораторийн шинжилгээг хийж байгаа. За лабораторийн шинжилгээнд дээр бол бид нэр хим физик биологийн за нийтдээ 50 гаруй төрлийн шинжилгээнүүд бол хийдэг. За энэ чинээс бид бүхний анхаарал татдаг нөгөө хүний нүдэнд илт анзаарагдаад байдаг. Ерөнхийдөө тэ нөх хүчил шүлтлэг хатуулдаг нь ямар байх вэ? За дээр нэмээд хүний улсуудын одоо сүүлийн үед яригдаад байгаа нүдэнд харагдах тус байдал зэвний асуудал гэж хөндөгдөж ярьдаг. За хатуулгын үед бол манайхаас Улаанбаатар хотод нийлүүлж байгаа усны чанарууд бол ямар нэгэн асуудал байхгүй. Яг ерөнхий төвшөнд бол байж байгаа. За зэвний асуудал сүүлийн их яригдж байгаа. Сүүлийн 4-5 жилийн үед яригдж байдаг. Тэгэхээр энэ дээр бас ялгаж салгаж ойлгох хэрэгцээ бол гарч байгаа юм л да. Ус увгийн удирдах газар бол газрын гүнээс олборлож байгаа усыг төв шугамраар дамжуулан хэрэглэгчдэд буюу ихний хэрэглэгч болох нөгөө дахин дамжуулах хэрэглэгч болох орон сууц тусгай зөвшөөрлөлийн эзэмшигчдэр бид нар бол нийлүүлж байгаа. Тэрийг цааш нь нөгөөдөл манай өөрсдөө өргөх станцуудаар одоо бид хүний ярьдгээр бол CTP за бидний мэргэжлийн хэллэгээр бол ус дулаан дамжуулалт өгч ярьдаг. Энэчнээс цаашаа төрөлтний нэмэгдүүлэх зорилгоор ноцоос ажиллаж орон сууцны харуулууд бол одоо бид бүхний карантинаас гарах усыг маань түгэж ийна л гэсэн үг. Энэ дээр ярихлаар шугамшилжийн чанарын асуудал гарчаад байгаа юм л да. Тэгээд түүнээс үүдэл одоо бид бүхний одоо иргэдийн нүдэнд өртөд байгаа нэг зэвтэй ус гараад байна. Ингээд энэ гэдэг асуудлууд ерөөхдөө яригдж байгаа. За манай байгууллагын хувьд усны чанар аюулгүй байдал төр бол асуудал байхгүй гэж хэллээ. За тэгэхээр нэг юм процесс байгаад байна тий яг тухайн хэрэглэгчдэд хүрэх хүртэл. Тэгэхээр хоёулын эхнээс нь яриа. За эхлээд олборлно гэж байна тий. За олборлоод тухайн гаргасан усыг та бүхэн нөгөө хяналт шалгалтыг шинжилгээ хийдэг байх нэ. Тэгэхээр энийг одоо хяналт шинжилгээ хийж байгаа хийхдээ нөгөө тодорхой хэмжээ тоног төхөөрөмж ашиглаж байгаа тий. Тэгэхээр манайд энэ ашиглаж байгаа ямар тоног төхөөрөмжийг ер нь ашигладаг юм бэ? Шин юм уу, хуучин юм уу? Тэгэхээр нөгөө олборлоод гараад ирсэн усны жишээ нь яг магадгүй тэдэн үзүүлэлтээр өдөр болгон хийдгүү тэрийг одоо магадгүй хийж байгаа тоног төхөөрөмжтэй стандарт бас байгаа хэ стандартын дагуу одоо стандарт хэмжсэн газраас тухайн одоо тоног төхөөрөмж байдаг юм эсвэл баталгаажуулалтын төр өгдөггүй яадаг юм бэ юу? Ер нь бол Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS TEG-9 тэгдэг 2015 гэдэг умдны усны чанарын стандарт байдаг. Энэ стандартад нийцүүлсэн шинжилгээнүүдийг бид нар бүгдээр нээсэн. Энэ дээр юуг үзэх ёстой? Бүгдээр ингэ үзэх ёстой. Энэ бид төрөлд нийтдээ хим физик биологийн микробиологийн 50 гаруй төрлийн судалгаануудыг шинжилгээнүүдийг хийж байна. Их усүр төр бол өдөр тутам хийж байгаа. Өөрөлдөө бид нар гүний одгуудаас 2 дугаар өргөчүүдээс гэх мэтлэн Улаанбаатар хотод нийлүүлэлтээс өмнө нийлүүлсэний дараа өдөр болгон шинжилгээнүүд хийж байна. За энэ дээр ашиглаж байгаа багш тоноглууд бол бүгд нөгөө стандартын шаардлага хангасан, аюулгүй байдлыг хангасан юм стандартууд. За энийг тодорхой манай байгууллагад өрөөдөг төв лаборатори гэж цэвэрлэсний шинжилгээ хийдэг лаборатори. Энэ лаборатори маань бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
ийм лаборатори ерөнхийдөө бол Монгол улсын хэмжээнд бол тоног төхөөрөмжийн хувьд бол нэлээд дээгүүрт ер нь нэгд орохоор шахуу тоног төхөөрөмжүүдтэй судалгаа шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй ийм лаборатори байж байгаа. Тэгэхээр энэчээс гарсан лабораториудаас гарсан шинжилгээтэй ус өгч за юуны хажуугаар манай лаборатори хөндлөнгөөс нь байгаль орчны лабораториуд. За хуучин дээгхийн үеэр бол мэрэгжлийн ялтын лабораториуд. За тэр итгэл Солонгос улсад байгаа усны ассоциацийн лабораториуд, хөндлөнгийн лабораториуд дундуур нь орж бас аудит маягийн хийж нэг шинжилгээ сөрцөө баталгаажуулж ийм үйл ажиллагаа явуулждаг. Тэгэхээр энэ дээр бол бид нэр сүүлийн 5-6 жил бол олон улсын түвшинд бол эдгээр манай лаборатори бол буруу хангалттай шинжилгээ судалгаагаа хийж баталгаажуулж явж байна гэсэн төлөвлөлт өгсөн байж байгаа. Тэгэхээр түгээж байгаа байдал дээр шугам хоолойны энэ асуудлыг бас яриад байна тийм. Тэгэхээр яг магадгүй энэ зэвтэй ус гараад байгаа эрсдэл үүсэж болох одоо хэсэг гэвэл яг хаана бид нэр юу харах хэрэгтэй юм. За та түрүү хэлж дээ тийм бид нар олборлоо шинжилгээ хийгээд стандартын шаардлага хангасан усыг бид нар нийлүүлж байгаа гэдэг чинь тийм. Тэгэхээр магадгүй яг нийлүүлэх явцад одоо процессын үед тийм ямар нэгэн одоо эрсдэл үүсэх хэсэг гэвэл энэ харуулъя гэж байна. Тий бид нэр 2019 оноос унтны усны чанар аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийсэн. За энэний дагуу тодорхой төлөвлөгөөнүүд гарсан. Өөрөөр хэлбэл газрын гүнээс усыг олборлоод хэрэглэгчд хүрэх хугацаанд зам тоолох хугацаанд ямар эрсдэл учирч болох вэ? Тэр эрсдлийг бид нэр хэрхэн бууруулж болох вэ? За энэ эрсдлийг багасгахын тулд эрсдэлгүй байхын тулд ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэдгийг бол нийслэлтэй хамтраад нэлээд ажлуудыг хийгдсэн. За үүн дээр бол хуудгийн битүүнжлүүд одоо нэг годомжны та бүхэн бид бүхний гэдэг тарин шиг гэж яриад байдаг шүү дээ. Тэрний битүүнжлүүд орж иж байна. Усан сангийн битүүнжлүүд орж иж байна. За их усрын хамгаалтын бүсүүд орж иж байна. Гэх мэтлэн хэрэглэгч төрхөд тэр усыг одоо чанарын алдагдлын чанарын үзүүлэлтийн одоо ямар өөрчлөлгүйгээр хүрэх бүгдлийн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Ер нь манай иргэд бас унтны усны чанар дээр бас олборлолт тал дээр жоохон усуудаас төөрөгдөлтэй байдаг л да. Юу гэхээр цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг буцаад дундаа өгчдгийг инлээгээд усууд их ярьдаг байхгүй. Тэр бол тийм юм байхгүй. Энэ бол би түрүү хэлсэн газрын доор байдаг аливаа хурцнаас авч байгаа усыг бид нэр газрын гадар дээр гаргаж ирээд халдвар гүйцүүлээд нийслэл хэрэглэгчдэд түгээж байгаа. За энэ их усур маань өөрөө төрийн хамгаалтанд байдаг. Өөрөлд төр хамгаалж идэг 850 дотоодын зэргийн 850 харьяанд энд бол гадны хүн хамаагүй оруулахгүй бүгд хамгаалттай тусаад жишөөрөл орж ажиллана. Бид нар ч орохдоо үнэлэх хөндлөгөө үзүүлж харуулж шалгуулж хийж орж ажилтайг өөрөлд төрийн хамгаалтанд байдаг. Их усрүүд асуудалгүй. За наашаа орж ирээд чанар хаана алдагдж байна гэдэг асуудал орсон. Чанарын алдагдлуудад юун дээр орж ирлээ бид түрүү хэлсэн. Зэв. Энийг бид хүн бүлээн судалгаанууд хийж үтсэн. Энэ хаанаас юунаас үүдэж вэ гэдэг. Ерөнхийдөө та бүхэн анзаарч байгаа бол одоогоор 40-50 мянгад 3-4 дүүр орол багтаа эрг. Өнөө хуучны орос усны хороолуудаас бол энэний асуудал бол ерөөсөө яригддаггүй. Тэнд байгаа шугам шүлжээ анх одоо усаагүй төр тазч 1959 онд төвлөрсөн шугам шүлжээнд усаа нийлүүлж эхэлсэн шүү дээ. 59 оны 11 сарын 19-нд. Энийг манай усаагийн гэж ярьдаг. Тэнцээс сурлагдсан шугам шүлжээнүүд байгаа. Энээр дамжиж байгаа ус бол ямар нэгэн чанарын асуудал 40-50 мянгад одоо бид бүхний өдөө хойгоо харагдаж байгаа юм азад маань тэр шугам шүлжээр л ус авч байгаа. Ямар нэгэн асуудал байхгүй. Энэ зэвтэй усны асуудал хаана яаж яригдаад ирэхлээр сүүл үед баригдаж байгаа, шинээр баригдаж байгаа орос усны хороол хотгонууд, орос усны барилгуудаас ихтэй яригдаж байгаа. Энэ нь юунаас шалтгаалдаг вэ гэхээр шугам шүлжээний чанарын асуудал. Энэ шугам дээр ингэдэм одоо жишээ нь ингээ нийт ерөнхийн нэг шугам явж штэ тий. Тэнгүүд одоо энэ чинь орон сууцны хороол болгонд руу ингээд орсон бас салбарлаа. Тэрийг тэгэхээр тухайн нөгөө барьсан барилгын компани ингэж байгаа юм л да. Одоо жишээлхэд нэг одоо жишээлээд нөхөр би орос усны хотгон барьлаа. Ингээ хотгон барьлаад техникийн нөхцөл аваад усуугүй өдөрт газараасаа би техникийн нөхцөл үсгэлээ. За чи энэ шугам дээрээс ус авах шүү. Шугам аваад. Энэ хооронд би одоо бас хэлж мэдэхгүй зөв өөрөө хороод төсөлж яхад шугам шүлжээгээ тэнцээс цэгээс аваад өөрийнхөө барилга руу оруулахын тулд тодорхой хэмжээний шугам шүлжээ би угсар таарна. За дээшээгээ айлуудын карант руу бас шугам шүлжээ бас угсар таарна. Энэ хооронд нөө материалын чанарын асуудал яригдаад байгаа. Энэ л материалын чанарын асуудал яригдаад байна л да. Тэрнээс төв шугам талдаа бол асуудал. Хэрвээ төв шугам талдаа асуудалтай байсан бол хот чинь тэр чигээрээ зэвний асуудал хөндөгдөж
орж ирэх болчиход байгаа юм л да. Би тийч нөгөө орон сууц худалдаа авахдаа одоо гадна талын барилга нь юугаар хийсэн мэс ингээд хараад гэтэл эн чинь одоо бас нэг даалд тэр шугам хоолой бас ямар материал ашиглаж чинь гэдгийг бас харах хэрэгтэй юм байна шүү дээ. Нийслэлд байгаа энэ инженерийн шугам шүлжээ гэдэг бол газар доор хөөрөж газар доор байгаа томоохон хот байхгүй юу? Ус дулаан цахилгаан бохир гэдээ ороод ирлээ. Инженерийн хангамжийн шугам шүлжээнүүд. Энэ чинь л өөрөө бүрэн найдвартай байж иж одоо нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж байна л гэж ойлгох хэрэгтэй бид нар. Тэгэхээр ингэж зэвтэй гоожж байгаа зэвүү гоожж байгаа. За та жишээ нь магадгүй чанарын одоо тэнд байгаа нэг материалын чанарын асуудал гэж ямар тохиолдол ингэж зэвтэй болгож гоожуулаад байт юм одоо шин тэр материал нь яг ямар болоод зэвтэй гоожж байгаа. Одоо материалын чанарыг бол одоо янз янзын материалаар л хийж байгаа. Гэхдээ ихэвчлэн бид нар анзаараад байхад бол хүт усны карант онгойлгоход бол тэнцэнээс зэвтэй ус гарах нь бол ер нь л харьцангуй бага. Халуун усыг гоожвол тэр зэвтэй гараад байна. Тэгэхээр энэ дээр юу ярьж байгааг юу хэдүүд ойлгох вэ гэхээр материалаас гадна усных нь өөрөө их шинжлэхийг бас ойлгох хэрэгтэй болчихж байгаа юм л да. Ус гэдэг нь өөрөө хүчтэй оролт өрдөг бодис шүү дээ, уусгч бодис өөрөө. Физикийн машин шинжээр. Усны температур нэмэгдэх тусам бусад элементүүдтэйгээ харилцан оролт орох чадвар нэмэгддэг. Тэгэхээр халуун ус гоож дээр төмөр орж ингэж зэв гоож ингэж чинь өөрөлд төмөрийн оксид буюу төмөртөгөө оролт ороод ирэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр шугам шүлжээнд одоо дотор шугам шүлжээнд бол одоо стандартын шаардлага хангасан ийм шугамуудыг тавьж байна. Одоо сүүлийн үед бол хуванцар шугамуудыг тавьж байна тийм. За сүүлийн үед бас яригдаад байгаа шугамыг угсруулах яасан бэ гэдэг саналууд яригдаад бас энэ судалгаанууд ярьж байгаа. Шугамууд жоохон өртөг өндөртэй байгаа. Ерөнхийдөө за хуванцар шугамууд гэж бидний хувьд бол яг барилгын компаниудын өөрсдийнх нь одоо нөгөө стандартын бос нэг цайрцсан ган яндангууд оруулж ирээд нөөх нөгөө оролт устдаа дулааны ачаалыг нэг ус чинь температур нэмэгдээд одоо эдэмхий болж эхэлж оролт орж эхэлж шүү. Тэгэхээр тэрийг даах чадваргүй тийм шугам хоолойнууд л нийлүүлэгдээд байна л да. Түүнээс шалтгаад нөгөө дотор системдээ зэв өгөөд зэв өсөд одоо оролт ороод төмрийн оксид гэдэг юм л үсчээд байдаг гэж ойлгох хэрэгтэй болж байна. Одоо энэ яг компани одоо сурчлагаа байд юм уу? Ихэнх одоо орон сууцны хороолт дээр та одоо шүүлтүр хэрэглээ гэж яриад тий. Яг одоо таны яран сонсоход бол бид нэр одоо төв шугамаараа нийлүүлж байгаа ус маань шууд гойжуулаад ухад асуудалгүй гэдгийг та бас хэлээд байна шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол яг нэг талаа бид нар шүүлтүр илүү хэрэглэх нь зүйтэй нэлээд хатуулаг өндөртэй усаа гэж яриад байдаг ш. Энд дээр та бас нэг зүгээр би түрүү хэлсэн тийм үү. Манай Улаанбаатар хотын их усүрд усаамжийн их усүрдэд нийлүүлж байгаа ус маань ерөөдөө зөөлөн гэсэн ангилалд ордог. Олон улсын төвшөнд бол ингээд ирэхлээр бидний хувьд бол зөв би бол хүүхд тухаас л гарантаас суугаад өссөн. Одоож би уугаал явж байдаг. Өдөөсний гарантаас. Шүүлтүрийн хувьд бол янз янз энэ бол бас нэг бизнес менежментийн арга гэж бол магадгүй. Ерөнхийдөө шүүлтүрийн ямар шуухан газрууд ерөнхийдөө хэрэглэгдээд идэм бэхлээр гадаргуун ус хангамжийн системтэй улс орнууд хөвчлэн хэрэглээд байна. Тийм манайх зүйл газрын гүнээс усаа олборлож байгаа шүү дээ. Гадаргуун ус ихлээр чинь хиймэл нуур цөөрөм одоо бид бүхэн анзаарч байдаг бол одоо нөгөө усан цахилгаан станцууд гэдэг энэ тэндэгээд юу тэнцэнэс чинь бас зарим томоохон хотуудын ус хангамжийн их усруудыг авч байгаа шүү дээ. Одоо манай гэсэн Улаанбаатар хотод одоо гадаргын их усрыг ашиглаад туул усан цэцлбэрийг барьж байгуулъя гэдэг 2013-4 оноос ахгуулаад яригдал тэзүүн мэдзүүн гараад ингээд явж байна. Хэрвээ тийм нөхцөлд орж ирэх юм бол гадаргуун ус өөрөө бол тодорхой хэмжээний цэвэрлэгийг явагдана. Гэхдээ ер нь олон улсын төвшөнд би зүгээр анзаараад гадаргуун ус хэрэглэдэг ер нь ийм газрууд бол энэ ховойлууд шүүлтүрүүд ерөөдөө голцлон хэрэглэдэг юм байна гэдэг юм ерөөдөө ажиглалт байгаа. Манайхны үед бол нэг шаардлага бол зүгээр байхгүй. За аргагүй тэр дотоод шугам шүлжээний асуудлаас үүсээд зэвтэй ус гарч байгаа юм тохиолдол бол хэрэглэхээс өөр арга байхгүй. Гэхдээ хит хэрэглэх юм бол энэ чинь нөгөө ямар ч эрдэс бодис байхгүй. Одоо нөгөө өхмөл ус маяг юм хүнд ямар чимдэж ил байхгүй тийм л юм болдог шүү дээ. Энэ чинь хичнээн бидний ууж байгаа ус маань харахад юу ч гэсэн яг стандартын дагуу норм дөрөөрөө байх ёстой эрдэсийн давснууд бусад агуулгууд бол энэ усанд чинь байгаа шүү дээ. Бид тэр одоо би шууд карантинаас уугаад байна гэдэг юм чинь. Тэгэхгүй хичүүгээд ажиллах нөх маань ямар ч эрдэсийн агуулмжгүй өхмөл ус гэтэл юм бий болж байна л гэж ойлгож байна. Төв шугам руу нийлүүлж байгаа жишээ нь шугам хоолой
одоо насжилт гэхүү те бид ер нь ямар хөө байдгийм бэ? Энийг одоо ингээд байн солиод байх ер нь шаардлагатай байдаг юм ер нь яадаг юм бэ? Ер нь энэ насжилтын хувьд бол би түрүүс 1959 оноос хойш төв шугамд үйл ажиллагаа явуулж байна. За насжилтын хувьд бол нэлээд өндөр болсон. Одоо 70 гаруй жил ашиглагдаж байна шүү дээ. Энэ хугацаанд бол бас энэ шугам шүлжээнд бас илэгдэл хорогдол. За шугамын цоорол алдагдлууд гарч ирдэг. За энийг бид нэр яаж шийдэж ийн вэ гэхээр одоо энэ орос усны хорооллууд одоо байшин барилуул гэдэг үзэж төв шугамд дөр засвар хөгжлийг хийхэд бас маш өндөрлөлтэй байгаа л да. Энийг бид нар яаж шийдсэн бэ гэхлээр шууд хөлөөр шугам доторлох гэдэг технологи бид нар оруулж ирсэн. Энэ юу гэхээр одоо таны асуугаад байгаа энэ дээр насжилт өндөртэй шугамуудыг бид нар дотортлаас нь доторлж байгаа хувцраар нэг үзүүрээр нь хувцар оруулаад нэг үзүүрээр гаргаж ирээд дотор нь халуун уур тавиад тэлээд тэгэд хувцраар доторлж чинь гэсэн. За энэ маань нэгдүгээр чанарын асуудал. Яригдсан чанар дээр ямар нэг өөрчлөлт байхгүй. Хоёрдугаар шугамын насжилт. Өөрөлдөө дахиад тэр шугам цоор нь барьна гэсэн юм байна. Тэр шугам хувцар шугам бол бидний тодорхой 100 жилийн наслалтай гэж явдаг. Дээр нэмээд газар шорын ажлыг гэдэг байхгүй. Одоо энэ их төвчрийн донд бид нэр газар шорын ажлыг төвчрийн дээр төвчрээ нэмээд байгаа байхгүй. Бас ингээд ихэвчлэн манай шугам шүлжээ чинь зам доогоор за энэ ногоон байгууламжуудын доогоор явгооны зам доогоор хөвчлэн барилж байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэтэй холбоотой газар шорын ажлуудыг хийхгүй байна гэдэг чинь нэгдүгээр бас одоо үзүүлэлтэд нөлөөлөд ахааргүй ийм ажлуудыг хийж. Ерөнхийдөө бид нэг жилд нэг ойрцоо 5 орчим километр шугам шүлжээг доторлоод байгаа. Одоо 20 км шугамыг доторлж байгаа. Одоо хамгийн анхны шугам доторлоо бол 1-р сургуулийн өдөр явсан шугамыг дээр 2018 онд хамгийн доторлоод эхэлсэн. Одоо хот тэлээд шинэ байшин барилга хорооллууд ингээд их баригдаж байна. Энэ хэрээр нөгөө усны одоо хэрэглээ ер нь яаж ч мэдээж ингээд холборлого усны хэрэглээ жил тутамд нэмэгдээд л нөгөө шугам юун дээр нийлүүлж байгаа ачаал маань бас ингээд нэмэгдээд байдаг бол ер нь яа 1990-ад оны сүүл 2000 оны 7-8 он хүртэл бол 160 мянган метр куб ус, 170 мянган метр куб ус гэдэг бол өндөр хэрэглээнд дэвтгээс Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа. Өндөр хэрэглээ байсан. Одоо бол манай Улаанбаатар хотод хэрэглэж байгаа усны дундч хэрэглээ 180-185 мянга. За оргил ачааллын үе одоо удахгүй болох ч цагаан сар. Энэ дээр бол бүр нэмэгддэг. Сая өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайд ирэхэд чинь 221 мянган метр куб усыг Улаанбаатар хотод хэрэгцээд нийлүүлсэн байгаа. Нэгэн зэрэг тэгээд одоо энэ хагасаа үзээ дээр бас их хэрэглээтэй орж ирнэ. За энэ өөр юу хэлэх гээд байна гэхлээр за энэ хэрэглээний асуудлаас гадна энэ өөр юу хэлэх гээд байна гэхлээр энэ орос усны хороод ер нь байшин барилга нэмж байгаа хүн амын орсон сууж байгаа хүн амын тоо нэмж байгаа холбоотой усны хэрэглээ нэмэгдэж байна. Би юу хэлэх гээд байна гэхлээр 170 орчим мянган метр куб ус өндөр хэрэглээтэй тооцдог гэсэн бол тэр чинь одоо бол манай хувьд бол бага хэрэгтэй 180-аас 185 мянга гэдэг чинь өөрөлдөл 15 мянган метр куб усны зөрүү гэдэг бол бас их ус. Улаанбаатар хотын 2015 онд байгаль орчны усны нөөцийн зөвлөлөөр тогтоосон усын нөөц бол 285 мянган метр куб гэдэг хоногийн нөөц. Үүнийг бид нар зүгээр саяны зүгээр ганц хоёр оргил ачааллын үед бас 220 мянган метр куб гэдэг бол бас өндөр хэрэглээ байгаа байхгүй юу. Тэгэхээр энэтэй юу гэж нэхлээр нэгдүгээрт хорооллууд их баригдаж байна. Хүн амын суурьшил их бий болж байна. Энийг дагаад хэрэглээ нэмэгдэж байна. За хэрэглээ нэмэгдэлтэй холбоотойгоор нөгөө дайл нөгөө дэд хурайлууд усгүй болчлаа. Баяр ёслол үеэр бүтээсэй дээр дэд хурайлууд усгүй болчлаа гэдэг явдаг. Энд чинь нөгөө шугамын ачаал даралт гэдэг асуудал байдаг. Одоо өөрөлдвөл энд байгаа усыг энд төрөхийн тулд тодорхой хэмжээний даралттай өгнө шүү дээ. Шахна гэсэн. Тэгэхээр энэ чинь зам зураа хэрэглээнүүд ороод ирэхлээр энэний төрслийн хэрэглэлтэй тодорхой хэмжээний даралт учраас энд 10 автобус мэрийн даралттай өгсөн юм маань энд 5 болоод очиж байна. Энэ 5 чинь дээшээ хөрөхгүй шинэ юмнууд орж ирж байна л да. Үүнээс шалтгаалаад нөгөө дээд давхрууд маань ус өрөхгүй. Энэ чинь юу болж юм бэ? Нөгөө хэрэглээ маш их байна гэсэн. Дойлоо нэг оргил ачааллын үед нэг цагтаан шуумжийн оргил ачааллын үед яг тэрнтэй манайх давхар адилхан явдаг. Орой 5-аас 22 цаг хүртэл 17-аас 22 цагийн хооронд ачаалаад ихтэй. Яг нэг хүмүүс гэрт ажиллаад хараад гэртээ аваад ингэсэн байна гэдэг. Тэгэхээр бид нэр одоо энэ хүртээмжийг дээшлүүлэхийн тулд сүүлүүд барьж байгаа барилгуудад доороо нөөцийн усан сантай байдаанууд. Энэгээр
өөрсдөө чаашин дээр хэлэлцдэг усыг тасралтгүй гэдгийг шаардлага төгөл тавьж байгаа. За орон сууцны айлуудаас гадна нөгөө гэр хороол руу бас ус нийлүүлж байгаа тий. Тэгэхээр энэ нийлүүлэлтийг өдөртөө ямархуу байдлаар яаж зохион байгуулдгийг тий. За ялангуяа гэр хороолд бол маш олон гэр хороололт дунд ингээд нөгөө ус түгээдэг газар маань байрлаж байгаа. Тэнд бол яг би нөгөө эрсдлийг ярьдаг тий. Ялангуяа нойлын асуудлыг энэ дээрээс нэлээ хөндөж яриад тий. Чанарын асуудал төр ярихад бол тий гэр хорооллын усны үйлчлэгийг бид нэр бас дотор нь хоёр ялгаж салгаж үзэх хэрэгтэй болж байгаа. Нэг нь бол тэр төвлөрсөн шугам шүлжээнд холбогдсон ус төвөх байр гэж байгаа. За энэ нь бол тэр юу гэхээр гэр хороол бид нэр шум татцсан. Цэвэр усан шум татцсан. Одоо энэ хотод хэрэглэж байгаа устай яг тэр ус чинь тэрүүгээр шугамаараа гүгээд гэр хорооллын ус төвөх байрууд дээр очиж байгаа. А тэр хотгууд маань ус төвөх байрууд маань одоо мянганы сэрлийн сангаар бүгдээрээ ухаалаг болцсон. К24 цагийн үйлчлэгээтэй карт уншуулад өдөр шөнө өвөл зөнгөө ялгаа авахгүй ус авч байгаа. За энэ бол тэр төвлөрсөн шугам шүлбэнд холбогдсон буюу шугамын ус төвөх байрууд гэж нэрлэж байгаа. Шугамд өөрөлдөж шугамд холбогдсон ус төвөх байрууд. За алслагдаад ороод ирлээ. Шугам хөргөө газруудаар бид нар яаж усыг төвөх юм бэ гэхлээрэ нөгөө шугам шүлжээнд холбогдсон ус төвөх байруудаасаа машинд ус ачаад машинаар ачаад хөргөж өгч байгаа. Дараагийн дээр алслагдсан. За тэр нь бол тэр зөөрөөр ус хаамжиж зөөрөөр ус түгэж өгч байна гэсэн. За энэ дээр бас чанарын хяналтыг яаж хийх юм бэ гэхээр мөн ялгаагүй манай лабораторийн чанарын хяналтууд давхар ажиллана. За машин ачдаг ус түгээн дээр лабораторийн шинжилгээг үзлээ, үлдэгдэл холоороо үзлээ, хатуулгаа үзлээ, усныхаа орчиг үзлээ. За зөөрөөр яваад ичлээ, зөөрөөр нутагт нь очоод усан сан дээр нь үзлээ. За юугаа хатуулгаа үзлээ, үлдэгдэл холоороо үзлээ. Гэрхэмжлийн шат амжилтуудаа бүгдийг нь үзээд хэрэлж түгэж байгаа. За энэ дээр бол ямар нэг асуудал. За дээр нь манай энэ ус төвөх байрууд өөрсдөө хяналтын системтэй камерын гадны халдлага болон бусад эрсдлээс сэргэлээр бүгд камерын системээр тоноглогдсон байж байгаа. За ерөнхийдөө шугам шүлжээнд холбогдсон 340 гаруй ус төвөх байр. За зөөрөөр төгөөж байгаа 370 гаруй ус төвөх байрууд байж байгаа. За зөөж байгаа машинууд нь бол 7 хоног болгоо ингээд усан сангийн ариутгалд ороод тодорхой нөгөө уус булаар дотор усан санг зөөрөн ёнкс гэж ярьдаг да тэрийг аваад цэвэрлээд тэгээд усаа түгээд ажиллаж байгаа. Шугам хоолгоор нийлүүлж байгаа нь бол өртгөө үед бол яг арай бага юм шиг болж зөөвөр дээр одоо шинэ машин ус ачаа тэгээ хацарлууд зөөвн тэгээ тэрийн одоо маш бага өртөгтэйгээр хүмүүс нийлүүлж байгаа гэхээр ингээд дүнгийн ингээд харах юм бол их маш зөрүүтэй юм шиг санагдаад байх юм. Усны үнийн үед бол усны үн яг зөв. Усны үн Монгол улсад бол маш хэмд байгаа. Зөөврөөр бид нэр 1 литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Тэхинд бол бид нэр 40 төгрөгөөс зардал гаргадаг. Өөрөлдөл 38 төгрөгийг бид нэр зүгээр алдагдал хүлээгээд ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол гэр хорооллын үйлчлэгийн зар нэлээ их алдагдлыг бол хүлээж ирсэн. Гэхдээ бид нэр үндсээр хөлвөл усыг хэрэглэцэд зайлшгүй өргөж өсдөг гэдэг ийм нөхцөл байна. За хоёулаа гэмс ярил цасан өндөрлж байна. Үзэгчдээ ус сургууль өдөрт газрын инженерийн бодлого төлөвлөлтийг хэлсэн дараа годхог урьж өнөөдөр бид хэрэглээний усны чанарын асуудлаар ярилцлаа. Ингээд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Танд болоод танай хамт олонд ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. За үзэгчдээ энэ хүрээд ярилцлагын цаг өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж хамт байсан та бүхэнд баярлалаа. Шинэлэн өдрийн мэнд төрийн үзэгчдээ